Сайн байна уу? Намайг Одон Чимэг гэдэг би эмч мэрэгжилтэй уламжлалт танаа ухааны отч мадан их сургууль багшилдаг. Өнөөдөр даваа гараг та бүхэндээ ажлын өдрийн нэг өдрөө танилцуулж байна. Жилийн 4 удиралтай бидний хувьд өглөө бүр өөр өнгөөр мэдчлэх нь гоё шүү. Ажил гэр маань зайтай болохоор эртлэн босож 8 хагастай уралдаан ажилдаа ирдэг. Энэ удаад манайд Өвөр Монголын өөртөө засах орноос оюутнууд ирж суралцж байгаа юм. Тийм болохоор урьдчилан бэлтгэсэн төвд хэлний хичээлийн төлөвлөгөөг нь хэтэлж үзлээ. Төвд хэл бол Отч Маран их сургуулийн хувьд уламжлалт танаа ухааны цагаан толгой гэж хэлж болно. Манай сургуулийн хүний их хэмжээр суралцж буй оюутнуудад хамгийн ихэнд нь төвд хэлний хичээл ордог. Өнөөдөр бас дипломын урьдчилсан хилцүүлгийн өдөр. Төгсөх курсын бүх оюутнууд дипломын ажлыг хамгаалдаг онцлогтой. Би оюутан байхдаа хотоодны бадгаан орохоо сэдвэр бол дипломын ажлаа хамгаалж байсан. За дипломын ажлыг хамгаалах явцад бол бүтэн жилийг зориулсан. Энэ удаад дипломын урьдчилсан хэлэлцүүлэг 3 өдөр үргэлжлэхээр төлөвлөсөн. Үүний дараа урьдчилсан хамгаалалт дахиад жинхэнэ хамгаалалт үргэлжилнэ. Үүндээ оюутнууд маань шаардлага өндөр олон шалгуурыг тавьж эмчийн тангараг өргөдөг юм. Суцаар уншлахад өвчтөн эмч хоёрын хооронд гүнзгий холбоо үүсдэг. Сайн эмч нар тухайн өвчтний удам содар сэтгэлийн байдал өнгөрсөн одоо ирээдүйн тухай гээд өөрийнх нь сайн мэддэггүй зүйлийг суцаар уншлан хэлж чаддаг тухай багш нар маань байнга ярьдаг. Оюутнууд маань 1-р курсээсээ онолцсон хичээлээр онцлогооны гол аргачлалуудыг шат дараалтайгаар заалгаж анги ахих тусам дадлагаар баттгах мэрэгшүүлэх хичээлүүдийг ордог. Багш нартайгаа нэг ширээнд суугаад хамтдаа хооллох мөн л гоё мэдрэмжүүдийн нэг. Манай их завсарлага 11:40-с 12:30 хооронд үргэлжилдэг. Уламжлалт танаа ухаанаар бол энэ шарын цаг эхэлж байгаа үе бөгөөд энэ цагт шимт хичээлтэй хоол идэхийг эмчнэр маань зөвлөдөг шүү дээ. Цайны цагийн дараа оюутны клубын өрөөгөөр ороод гарлаа. Манай сургууль дээр хэд хэдэн оюутны клуб ажилладаг. Миний хувьд Тунгамл клубын зөвлөх багшаар түр ажиллаж байгаа учраас завшаан л болтох юм бол клубын хүүхдүүдтэйгээ уулзахыг боддог. Бид юу эсэйг ярих вэ? Эднэр маань хөөрхөн шүү. Багшаа хичээл их болохоор хэцүү байна л гэдэг юм. Одоо эргээд бодоход хэцүү зүйл байгаагүй юм шиг. Гол нь хойшлуулалгүй тухай бүрд нь хичээлээ хийгээд явбал чөлөө цаг илүү их гарах байжээ гэж боддог л юм. Тэр нэг жил сургуулийн маань шинэ байрны шав тавигдаж байсан үе. Бүтгүүлэхээр 7 сард ирэхэд сургуулийн хашаанд жижигхэн ногоо ном уурсан ах эгч нартайгээ таарчаад амардаггүй сургуулийн бахтаа гэж их гайхсан. Дараа нь 9 сарын 1-ний өдөртөө төвд хэл үзэж эхлээд бас л гайхсан. Би их удаан бичдгийг хэлэхгүй эхний 7 хоног бол нойргүй шахуу явсан. Бүр баруун гарын чигжээ хуруулаад л нь бичиж өөрийн 3-4 цаг хүртэл болгоно гэж. Ингээд царын дараанаас төвд хэлээр уншаад эхэлсэн. Урам ороод л ирж билээ. Тийм болохоор шавнартай цагийн менежмент хэрэгтэйг зөвлөдөг. Өнөөдөр уламжлалт танаа ухааныг дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрч таниулан сурталчлах тал дээр ажиллаж байгаа нь үнэхээр сайхан юм шүү. Би ч Отч Маран их сургуулийг хүний хэмжээр төгсөө сургуультай багшаар ажиллаж байна. Анагаахын сургуулийн хувьд анагаахын чиглэлийн мэрэгжлийн хүн энэ салбартаа багшилдаг онцлогтой. Тодорхойлбол онлайн мэдлэгийн практикт хэрэгжүүлж эргээд оюутнуудад заах гэх мэтчлэн онцлогоо сургалтын тал дээр илүү нарийн нэгт ажиллах боломжтой. Ер нь л манай төгсөгчдийн хувьд төгсөөд өөрөө хүсвэл сургуультай болон бааз эмнэлгүүдтэй ажиллах боломжтой байдаг. Өнөөдрийн хувьд мам тацаа эмнэлэгтээ жижүүрт гарнаа. Ээлж хүлээлцхийн өмнө эмнэлийн нэг давхарт кофе шопоос хөнгөн цайлчихна. Бид 17 цагт жижүүрээ хүлээлцдэг. Өнөөдрийн хувьд 3-4 курсын оюутнууд маань дадлагт гарч байгаа учраас оюутнуудтай заавар зөвлөгөө өгнө, эмчлүүлэгчтэй хуваарлна, оройн тойрон үзлэгээ хийн, эмчилгээгээ хийн гэд маш их олон ажил биднийг хүлээж байна. Жижүүрээ өглөө 8 цагт хүлээлцснээр хичээлдээ орно. За ингээд миний ажлын нэг өдөртэй хамт байсанд баярлалаа.